За өдрийн мэнд. Аваагийн бас нэлийн адлын хэлтэй шүү дээ. Харин байцагдгаараа байцагдтал. Нэг юм дээр гайхаад байх юм. Зүгээр хүмүүс бол мэдэхгүй л дээ. Тэр өөр дөрөө тохиолдохоор хүн чинь аягүй хэцүүг нь мэддэг шүү дээ. Тэгээ нэг Facebook дээрээс пост уншичаад хэцүү байгаа. Би сэтгэл зүйн үед ямар байгаа юм. Тэ? Над ямар хэцүү дарамттай байгаа юм. Үг үйлдэл болгоно хянах. Сүүдрээ хүртэл харж явах. Ямар юм дарамттай хэцүү үедийг ойлгохгүй л дээ. Тэгээ 2 жил 7 сарын дотор 12 удаа ингээд элдв шалтгаанаар хэрэг үүсгээд тэгээ 2 удаа Монгол улстай иргэн сурвалжлаа. Тэгээд одоо барьж авчиад шүүхийн шийдвэргүйгээр одоо цагдан хорих гоо тэ 2 удаа хүсэлт гаргаад байцаагч. Энэ хувь хүний сэтгэл зүйд ямар хэцүү гэдгийг мэдэхгүй л дээ. Миний хувьд бол одоо яах вэ тэгээд нэгэнт одоо ингээд эхлүүлсэн юм. Хэрэг үүсгээд байна гэдэг зорж байгаа юм хаях хэцүү тий байгах хэцүү. Энэ анх эхлэхдээ би бодож ирсэн. За элдв янзын хэрэг үүсгэн элдв янзаар одоо гутаанд оромжлон маш их дайралт ирнэ. Би ч өөртөө их ярьдаг юм шүү дээ. Тэгэл энийг л давна шүү баяраа. Энэ үед л өстой шүдэ зугаал давах өстой шүү. Амнасаа хүртэл алддаг шүү их оромжтой тийм үстэй. Тэгэхээр амнас хүртэл эрсдэлд орно. Орч руу ороод ирэхэд нэг нь зүрхтэл хутгашаа. Тийм биз? Сэтгүүлч болтгоог ялаад сүү батуултын тухай ярьсны төлөө байрныхын нүдэн дээр шин сайн уу дүү гээл сайн ахаа гэсэн танихгүй сайн уу дүү л гэсэн гэж сайн ахаа гэсэн төвхөл утгалаа хийсэн. Иймэрхүү юм болно шүү дээ ер нь. Тэгээ энийгээ хүртэл тооцоолж ирсэн учраас одоо тэгэл дэсэл одоо жорон оронд ордог юм бол одоо хүн шатаадаг зуух ш тэ орол гарандаа хугацаатай юм дуусч уухдаг сургадаг хойно харин ямар хэрэг тохож яаж яадаг юм бол гэл ингээл явж байна. Тэр нэг ээлжилтэл байцаалт байх. Би өөрөө хардах хэрэгтэй. Тэгэхээр би одоо захиалгаар л ингэж бодож байгаа. Хин таны эсрэг голохсон юм мэдсэн. Мэдсэн. Би айгуу гайхсан. Тэг нэг тийм хамааралгүй хүмүүс. Яг гоо зүгээр илэрэгч уян Монгол хөө Баттөрж гурбал угаасаа либерал. Эвлий багвар хийдэг те. Өнгө төвсгөлд залуучуудыг уриалан дууддаг. Тэмцтэй. Украиныг дэмждэг, Оросыг үзий яддаг гэнтэр гээл те. Нөө наадам гээл Монголын наадмыг таслах гал. Ер нь Монголын эсрэг юмд оройд оролцож идэг хүмүүс. Тэгсэн чинь тэр хоёр дээр нэг хоёр хүн нэмэгдсэн би гайхаад. Нэг Бурхны хүү Баярбаатар гэдэг нэг сонин нөхөр фэйсбүүкээр яваад идэв. Тэр нөхөр тэгээ дээр нь тэр нэг Италиас готл зөөдөг Алтка гэдэг нөхөр. Тэгээ тэд нар нийлж өргөдлөгсөн байлээ. Тэгэхээр эдгээр нэг баг л болол таарлаа л да. Тэгээ би бол тэднийг ерөөсө хамаагүй байх гэж бодож байсан чи хамаатал юм байна. Тэгээ Алтакагийн талаар бол би зүгээр нэг инээдтэй юм зөндөл сонсч байсан. Би тэр Алтакагийн утлын намайг бол мэдэхгүй. Нэг ч удаа одоо зүсийг харж өгсөж үзээгүй. Тэгээ намайг нэг бүр учиргүй фэйсбүүкээр нэвтрүүлэг юм нэрийг ойлгоочлол намайг элдв янзаар хэлээл лайв хийгээл ихэлсэн. Тэгээ би бүр гайхаад энэ хүн одоо надтай уулзаж үзээгүй чи яагаад ингэж байгаа юм блаа гэсэн чинь лайв чи мөнх эрдний найз юм билээ л. Тэгээ лайв чи мөнх эрдэн захиалга өгөөд энэ баяраг л харлуулах хэрэгтэй байна. Энийг жоохон муулаад өгөөч гэж гуугаал муулсан гэж. Тэрийг би яаж мэдсэн гэхэлэр сэтгүүлч болтгоо битээр олон жилийн тэ ах トゥ хоёр л доо анх болтгоо дөнгөж 18 настай хүү байхаас нь л би болтгоог мэдхий. Тэгэл энэ тийм юм санаачлаа л ингээл янз бүрийн нэгэл явж идэг гэдэг итвэхтэй залуу. Тэгээ болтгоотой юм ирсэн чинь тэр Алтакатай найз ингэнэ. Тэгээд тэр хоёр буу алсан чинь тэгсэн гэж байгаа. 210 хэдэн мянган дагагчтай пэйж алдсан. Тэ Алтакаа 210 хэдэн мянган дагагчтай пэйж алдсан. Хаа тэгээ борлуулалт гутлын борлуулалт айгу муудаад байна. Хүн гутал авах байжлаа. Ямар гутал зардыг? Мэдхгүй нэг гутал зардаг л гэсэн. Ямар гутал зардаг нь бол би мэдэхгүй. Зардаг юм уу нэг сошиалын намайч гэдэг шиг үү? Тий, сошиалын намайч юм шиг байна. Мэдхгүй тэр юм. Тий, сошиалоор л гутал зардаг хүн. Тэгсэн чинь нөгөө пэйж нөгөө хандлт өндөртэй пэйж алдангууд хандлт авахын тулд одоо утаа гэж гарч ирсэн. Болтгол зовлонгоо ярина шүү дээ. Эрэгтэй хүн тийм.
Тэгээд би одоо ингээ хандлтгүй болоо гутлын борлуулалт муудаад байна. Хандлттай байхын тулд би одоо сошиал идэвхтэй байхын тулд утааны эсрэг явна гэдэг. Тэр чинь яг үүндээ утааны эсрэг яваг байх нь шүү дээ. Зүр хандлт авч гутлаа борлуулах ажил хийж шүү дээ. Тэгсэн гэж. Утааны эсрэг явахаар мөнгөтэй болчих юм шүү. Гутал зарах юм байна. Үгүй мэдхгүй одоо тэрийг би мэдхгүй. Тэгээд тэр нөхөр хандлт авах чинь утааны эсрэг явсан шүү. Тэгэнгүүт ард түмэн айгүй сайн залуу, эх оронч залуу ард түмэндээ хайртай. Тэ одоо мундаг залуу гэж буруугаар ойлгож байгаа байхгүй. Үндэ аваргын цаад ашиг сонирхолд нь бол хүмүүсийн анхааралд оруулж иж хэдэн гутлаа зархал байгаа байхгүй. Тэгээ мөнх эрдэнэтэй би бол одоо сошиал дээгүүр нэг юм болсон юм. Сонгуулаас болоод тэгээд мөнх эрдэнэт надаас өшөө авч тэр хүн захиалгаа гэж намайг харлуулсан юм шиг. Мөнх эрдэнэт хоёрын хооронд юу боллоо? Одоо бол мартцсан байна л. Гэхдээ мөнх эрдэнэт бит хоёрын хооронд их юм болоод ахгүй. Тэгээд би бол зүгээр ер нь ямар ч тохиолдолд би яг үнний тал зогсох юмсан л гэж боддог. Мөнх эрдэнэийг дагаал, мөнх эрдэнэ үндэсний үйлдвэрлэгчнийг харлуулаад тий ерөөсөө бүхэл хүнийг лойрчин, бүхэл хүнийг хулгаач. Ингэж ихэлсэн. Ер нь бол улс орон үндэснийхээ баячууд дээр тогтдог шүү дээ. Өнөөдөр би 100 мянган төгрөгийн татвар төлж байхад Апо компани босс 3 тэрбумын татвар ч юм уу өгнө шүү дээ. Тэгэхээр 3 тэрбум төгрөгийг улстай татварт өгч чинь те би 100 мянган төгрөг өгч байгаа гэдэг бол амар том ялгаа واخгүй юу. Тэгээ би мөнх эрдэнэийг бол хэлсэн. Үгүй чи мөнх эрдэнэ. Чи одоо уулыг баяжуулах эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хотын одоо суурин төлөөд шиг газар чийдэг лөө те. Тэрний дарга байхдаа бусдад давуу өрх олгож те. Танил талдаа үйлчилсэн. Ийм хэрэг байгаа. Чи угаасаа элбэг дөржиг дагаж явж юмд төрсөн. Дараа нь Женко гараад ирэнгүүт нутгийн ах гээд элбэг дөржигөөс урваад Женког дагаж гүйж хагаад чи одоо тэ нэг консулч боллоо тэ дарагч боллоо. Чи хятадд консул хийж байхдаа 4 хятад хүнийг Монгол улсын иргэн болгосон байдаг. Үнэн бат гэж нэг нэртэй нэг хужаа байгаа юм л да. Тэгэл одоо ингээл хүмүүсээс яриа сонсохоор ингээл хятадуудад Монгол охтуудыг зуулчилдаг те. Одоо янхан биеэ үнэлэгч нартай ярьж байгаа яриа нүртэл интернетээр тавигдсан байдаг. Дээр нь одоо зүүн өрөөлтөй буюу зөвтөлтөй өрөөлтөй үнэтэй машинуудыг хятадтай хэлээр одоо хууль бусаар гаргасан. Тийм биз контрабандын хэрэг хийсэн. Ингээд чиний хавц тэрэг боогдоод эхлэнгүү чи ингээ эх орончийн дүр товлоод эхэллээ. Тийм чи үндэсний үйлдвэрлэгч нарыг Монгол улсын одоо тий татвар төлөгчнийг ингэж харлуулахгүй. Чи өөрөө гинт хэрэгтэй. Тэг чи зүгээр дуугаа бай. Бити ингээд нэг юм худлаа эх орончийн дүр товлоод амтан самруулаад таа гэсэн. Чи захиалгаар мөнгө авч хүн харлуулдаг хүн. Тэрийг гүн далаа зарласан шүү дээ. 20 сая төгрөг өгөө, тэрийг нүдмээр байна гэд тэ. Өөрөө ингээ амаараа ярьсан шүү дээ. Тэгээ ийм юмнуудыг хэлсний төлөө мөнх эрдэнэ надад өсрөхсөн байхгүй. Яагаад хэлсэн бэ гэхлээр ийм бохор ямар нэгэн ашиг сонирхолтой ардаа тэ нөгөө монголчууд ярьдаг шүү дээ нөгөө хумсаа нуусан муур шиг. Ийм нөхдүүдийг би зүгээр зөв таниасаа. Тэг гисэндээ л би хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгээ энэний төлөө эднэр нэгдэж намайг одоо шоронд хийх хүсэж байна л да. Ерөөсөө л юм. Тэгээ энэний цаан чинь болоод мөнхтэй гарууд байгаа шүү дээ. Батүл байж юм. Тэ? Улс орны лойрцсон хулгайч Батүл байж юм. Илбэг дөрж байж юм. Тийм биз мөнгө төвсгөл либералуудын ард. Тийм үстэй. Яг тэдний үзэл санаа надад хамаагүй л дээ. Хин ч юу ч үзэл санаа нь ямар ч байж болно. Хамгийн гол нь Монголын залуучуудын тархийг угаагаад тий одоо юм цус тэмцэлт улаан цаа уриаланд дуудаж штэ. Монголын иргэд болгон одоо галт зэвсэг эзэмшээ гэж хэлж байна. Хэрвээ ингээд галт зэвсэг эзэмшнэ гэвэл мань нэгтэд буу олдохгүй байхгүй. Одоо яг энэ өнгө төвсгөл хийх гээд байгаа. Либералуудыг дэмждэг шорон гэж юу гэдгийг юугаач мэдгүй учраа мэдгүй 19-20 настай бацаанууд гэж турах гээд байгаа байхгүй. Тэгэхээр би энэс үндэснээ л хамгаалж байгаа юм байхгүй. Үргээд биелүүлж байгаа. Саяны жагсаалын талаар та юу гэж бодож байна? Хамгийн сүүлийн жагсаалыг яриа л да тий. Гэхдээ Монгол улсад бол тулгамдж байгаа айгүй олон асуудал байна. Энэ бол ганцхан Монгол улсад биш. Дэлхийн бүх улс орнуудад л тэ өөрийн гэсэн асуудлууд байгаа. За Монгол улс бол өөрөө эдийн засгийн хувьд бол буурай. Дээр нь мэрэгчлэлтэнгүүд байхгүй болсон. Одоо нэг хараагаад нуулаад байдаг хуучин социалист коммунист нийгэм үед чинь бидний мэрэгчлэлтний аюул сайн бэлддэг байлаа шүү дээ.
Ер нь улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал бол мэрэгчлэн дээр тогтно. Маш сайн мэрэгчлэнгүүдээ улсууд хүчрэх байгаа байхгүй юу? Хятадууд мэрэгчлэн дээр маш сайн анхаарж байгаа учраас тэнд олимп болж байна те. Сансарт нисэж чинь цөөн зүсгтэй болж чинь эрдэнэтэд технологийн мэрэгчлүүд нь сайн байгаа дээ шүү дээ. Оросууд мэрэгчлэлтэнд нь сайн байгаа учраас танка сайн ээж чинь те. Театраа гоё байгуулж байна. Тэгэхээр монголчууд мэрэгчлэнгүй болсон байхгүй. Гагнуурч юм байхгүй, ойдлч юм байхгүй, те өрлөгч юм байхгүй. Тийм үү? Бүх мэрэгчлэн байхгүй болсон учраас ингээд тусгаар тогтнол айгаа эвгүй байдалд орж ийн л. Тэгээд ийм учраас улс орны тусгаар тогтнол сул дорой тархлаа муутай байгаа учраас энэ гадныхан маш их орж ирж байна. Гадны санхүүжилтээр диживэр. Тэгээ эдгээр юу барьж авч байна гэхэлэр эмзэг сэдвүүдээ мань бариад авчиж байгаа байхгүй. Мэдээж утаа хэцүү юу хэцүү. Тийм үү? Төвжрэл хэцүү байна уу? Хэцүү байна. Тэгэл ийм юмнууд барьж аваад тэгээ нэг эх орончийн дүр хэсгээд юм хуурамч юм чигсаал цоглоо. Тийм үү? Төрийн эсрэг ингээд тохироод байгаа байхгүй. За төр маань үнэхээр өмөөрмөр байна уу гэтэл өмөрж болмооргүй байгаа байхгүй. Өнөөдөр би ингээд удаа дараа лайв дээр хүртэл нэг асуудал ярьдаг л да. Өнөөдөр дэлхийн тэр бомтонгууд хаанаасаа төрж байгаа бол технологиосоо төрж шин. Одоо дэлхийн алдартай Elon Musk те твшилт технологи тийм үү шинжлэх ухааны ингээд том том ололтуудыг гаргаж ирээл те. За ингээд хүнд үйлдвэрээсээ. Тийм үү? Тэр бомтонгууд нь төрж шин. Гэтэл Монголын тэр бомтонгууд ингээд Монгол ардын намаас төрөд байгаа байхгүй. Тэ? Ерөөсөө би ингээд байхгүй. Байхгүй. Тэгэхээр дэлхийн тэр бомтонгууд дотор ингээд урлагаас те одоо тэр бомтонгууд төрж байна. Тийм үстэй. Киноноос төрж байна. Тэ? Ингээд бүтээгчнээс төрөд байгаа байхгүй. Тэгсэн чинь Монголын тэр бомтонгууд дандаа ардын намаас төрөд байгаа байхгүй. Тэгээ аридсан нам төрөөр хараа аридсан намаас тэр бомтонгууд төрдөг байхгүй. Энэ дэлхийд байхгүй технологи Монголд яваад байгаа болохоор энэ Монгол төрийг барьж байгаа хүмүүсийг өмөрөх ямар ч аргагүй. Тэгээ яг энэ эмзэг асуудлуудаар дөрөөлөд энэ өнгө төвсгөлийн гарч ирээд байгаа байхгүй. Эсвэл цус таллага хийгээл. Тэгээ энийг хэлснийхэн төлөө би өнөөдөр худал мэдээлэл тараасан. Хүний нэр төр талцсан гэдэг хэрэгээр ингээд ирүүсээ шалгагдаад эхэлж байгаа. Яг үнэндээ эдний нэр төр гэж юу байх юм? Байхгүй шүү дээ. Эдгээр нэр төр гэж те эдгэрт эцгүй шонжуур гэж эдгэрт ёс зүй гэж байхгүй. Өнөөдөр илэрхч буюу өөрөө постонд оруулж байгаа. Мөнгөтэй болсныг ч хэлэх үү. Одоо бид нар өндөржүүлсэн байдал зарлана. Жагсаалыг өстө жинхэнэ утгаараа зохион байгуулна. Мөнгөтэй байгаа дээрээ. Энэ мөнгө хаанаас орж ирээд байгаа. Гэдгийг намайг шалгахаас илүүтэй Монголын цагдаа тагнуул тэднийг шалгах хэрэгтэй байхгүй. Би өнөөдөр ард түмнийхээ хотож банхар байсныхаа төлөө. Тиймээс эдгээр ийм сэдэд шүү. Ингээд шүү. Аюул байна шүү гэж хуцсныхаа төлөө би өнөөдөр яллуулах биш. Мөнгөтэй болчоод тэжээгдэд байгаа хүмүүсээ ялладаг цаг ирээсэй л гэж явж байгаа шүү дээ. Эсвэл юм. Та нүдээ жоохон биш чисгуулсан. За тэгвэл та нэг ч чигсаалд ерөөхдөө оролцоогүй. Янз бүрийн чигсаалууд бүгдээрээ ямар нэгэн зорилготой л гэж үзэж байгаа юм тийм ээ. Зорилготой. Гэхдээ би ерөнхийдөө өмнө ч гэсэн хэлжсэн. Миний мэдхийн 20 жил болсон. Сүхбаатарын талбай дээр болсон чигсаал нэг ширхэгч үнэн чигсаал байгаагүй. Хамгийн сүүлд тэр нүүрсний чигсаал гэсэн шүү дээ. Тэр чинь бол одоо өөрөө засгийн газрын тэргүүн Монгол Улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга оюун эрдэнэийг зохион байгуулсан. 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэж би хүний амнаас сонссон. За тэр мөнгө авсан нь болохоор саяхан хэрэгт ордог. Нилээ атмаа нөхөр байсан л да. Алтан юм блэ тэ юугаар саяхан нэлээд олон жилийн ял аваад шоронд орчих шиг боллоо. Би зүгээр танд. Тэгээ юм ярьсан чинь би өдөр мөнгнөөс нь авсан гэж надад ярьж ирсэн байхгүй. Тэгээд одоо засгийн газар шүүгүүлүүлсэн гэдэг. Би тэг инээд үрдэх. Засгийн газар шүүгүүлүүлэх ямарч боломжгүй байхгүй. Шүүхэн тэ цагдаа нь прокурор нь бүх эрх мэдэл засгийн газар байгаа штэ. Өнөөдөр Монголыг удирдах байгаа Монгол Ардын явсгалт намд байж болох бүх эрх мэдэл байхад шүүгүүлэх гэж байхгүй. Шүүгэл бүлээн гэдэг бол энгийн иргэдээс төрүүлж дуурсныг л дэлхийн нийтээрээ шүүгүүлэх одоо тий ажиллагаа гэж нэршээд сурцсан шүү дээ. Түүнээс засгийн газар шүүгүүлэх гэхэлэр миний бүр инээд яаж яагаад
энэ одоо хэрэгжилж байгаа үгээ те хүртэл ингээд нэр томьёог нь хүртэл зүгээр ойлгож чадахгүй шүү дээ. Өнөөдөр ангаахад ямар аимшигтай юмнууд болоод байгаа. Тэ ангаахын самбалт ямар аимшигтай нууц юмнууд байгааг жирийн нэг совлогч эмэгтэй яриул энэ шүглүүлэг ажиллагаа байхгүй. Тэг биз засгийн газар шүглүүлсэн. Оюун эрдэнэ шүглүүлсэн гэдэг би миний инээд ирээд. Тэгээд хийчих гэж юу? Тэ хичнээн микрофон жоох. Найдвартай дээр үү? Найдвартай дээр. Хаач баяхаа ярих юм аа. Би бол аяархаа ярихгүй их л чанга дутаа юм дээ. Тэгээд ерөнхийдөө бол сүүлийн 20 жил бол талбай дээр үл яг үнэхээр ард түмний хүсэл сонирхлоор чагсаал болоогүй. За хоёрдугаарт намайг талбай дээр гараач гэдэг. Харин тий та яагаа гараач. Тэгээ эн чинь зүгээр хэлэхгүй. Бүр элдв янзаар дормжлоо. Чи тийм л их орон шин бол гараач, чи өөрөө үзэлцээч гэд. Тэгээ би удаадараа хэлж байгаа. Цаг нь болоогүй байна. Би цагаа ирвэл өөрөө гарна. Ямарваа нэгэн санхүүжилтгүй. Ямарваа нэгэн зориггүй. Тэ? Зориггүй гэнэ. Ямарваа нэгэн одоо ивент итгэгчгүйгээр тэ? Одоо тодорхой зориг гүйцэтгэгч мөнгө авч гараад шүү дээ эдгээр чинь. Тэгээ би бол тэххгүйгээр босч ирнэ. Тэгээ чи гарч тэмцээч гэдэг. Тэгээд одоо тэмцэн гэхээр заавал Сүхбаатарын талбай дээр гарч байгаа тэмцэх ёсвол байхгүй. Хаанаас ч яач тэмцэж болно. Тийм биз дээ тий. Тэг уран бүтээлээрээ тэмцэж болно. Тэ их орны дуу хийж болно. Тийм үстэй. Хоол тий гоё эрүүл хоол хийж тэмцэж болно тий. Энэ их хортой хоол, энэ CU GS25 тий битүү одоо хор тавдрын суур болж байгаа энэ гадны танигдаагүй хүнсийг зараад байна шүү дээ. Тэгэхээр энэний эсрэг борцтой шил тий 5 цулын шил тийм үү шар тустай 10 горил тий ингээд ээзгийтэй ч юм уу гоё хоолуудаа хийж өөрийнхөө чаддаг юмар эрүүл хоол хийж тэмцэж болно. Тэмцлийн арга янз бүр шүү дээ. Заавал Сүхбаатарын талбай дээр очихоор Сүхбаатарын талбай дээр зогсож байгаа хүн болгон тэмцэгч болчихдөг юм бол одоо энэ Сүхбаатарын талбай дээр 30 жил зураг авч байгаа зурагч нар ч одоо бүр амар тэмцэгч нар байх юм шүү дээ. Өдөр шөнөгүй Сүхбаатарын талбай дээр зогсож идэг. Эдгээр бол гайхамшигтай тэмцэгч нар болоо. Бүгд баатар болохоор байгаа байхгүй. Тэгэхээр Сүхбаатарын талбай дээр хэн нэгнээс мөнгө авч ингэж халтар царайлж очиж тэмцэхгүй. Миний тэмцлүүд энд явагдчих. Цус цэвэр, нэр цэвэр нэвтрүүлэг. Тийм биз? Үе үе их орончд, цэхэтнүүд, инженерүүд, залуучууд энд суугаад Монгол улс юунд болохгүй байгаа. Тэ ганцхан баяраа ганцаараа солиорож гинүү. Үнэхээр ийм асуудал байгаа мó гэдгийг мэрэгчлэтнүүд ирж энд ярьж байгаа. Тийм үү? Тэ ахын тусгаар тогтнол ярьж штэ. Тийм биз? Өнөөдөр эрдэмтэн инженер Баатар угаа орж ирээд бид нар заавал нефт гэдэг хэрэггүй. Аймаг болгонд хүрэн үүрснээ орд байна. Тэр хүрэн үүрсээрээ түлшээ гаргаад бензинээ гаргах боломж байна гэж ярьж байна. Тийм биз? Өнөөдөр нэг эмч миний нэвтрүүлэгт ороод танигдсан хүнсээ идэ. Хэдэн 100 мянган жилээр идэж идсэн, тасцсан, танигдсан хүнсээ идээгүй энэ гадны янз бүрийн хоол идээд хор тавдрах те асар хшээд байна гэж ярьж байна. Тийм биз? Тэгээд гандан тэгшлэг хийдэ лам орж ирээд ярьж байна. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг ямар ч санхүүжүүлтгүйгээр өөрөө 100% мөнгөний гаргаад энэ хідэн залуучууд цалинжуулаад бүтэн телевизийн хийдэг. Тэгээ юм томоохон нэвтрүүлгийг бүтэн цагийн эфирийг өөрөө үйлдвэрлээд ингээд цацна гэдэг бол маш том тэмцэл. Бас маш их хөдөлмөр. Маш их хөдөлмөр. Ямар их зардал ордог юм. Хугацаа зарцуулж байна тий. Зардлаас гадна ажил бас. Хүний олон асуултаа илүүлэн мандажлан таас их мэрэгжлийн түвшинд юм хийх гээд нэлээд хичээж байгаа шүү дээ. Би өөрөө нөгөө найруулагч учраас одоо чи миний камерыг хараа л та. Ийм камераар ийм контент хийж байгаа нэг ч студ байхгүй. Зүгээр нэг те одоо юуны Nikon ч юм уу зургийн аппаратууд тавьж байгаа л хийж байгаа. Зарим нь уцаар хийж байгаа. Гэтэл энэ өнөөдөр Blackmagic те 6K Pro камер. Яг кино Монголын киночд киногоо авдаг ийм камер. Гэтэл ийм 3 камераар 4K форматаар тийм үү 4K-гаар тийм YouTube-ээр ингээд нэвтрүүлгээ хийгээд цацна гэдэг бол амар өндөр шаардлага байж байгаа юм. Тэгээд чанартай ийм нэвтрүүлгүүдийг л дуу төрсний маш өндөр чанартай нэвтрүүлгээ гэдэг л хүргэж штэ. Эн чинь телевизийн хийдэг ажил. Тэгээ их орны төлөө. Минийх ерөөсө 7 хоног болгоны 5 дахь өдөр орой 20 цагаас. 5 цаг нэг орой хардаа.
Тийм үү. Яваад авчих байх юм тийм. Дуу нь байхгүй байна. Алин зэрэг Тийм үү. Ямар сони. Гүн надад бол энэ байна шүү дээ. Тэгээ энэ чинь юу л байна л да. Зарим хүмүүс нөгөө утас нь өөрийнх нь утас асуудалтай. Утас нь асуудалтай хүмүүс ингэж гэдэг байхгүй. Тийм дуу алга. Би тэгээ тэр хүмүүст бол та нар өөрсдөө утасыг янзлуулаад гэдэг шүү дээ. Тэгээ энэ 2 микрофонтой ингэ гэж. ганцаар товчлоо бүр хийж байна. Дуугүй ингэж байна. Одоо яхад тэгэл. За тэгээд одоо 12 удаа дуудагдана гэдэг чи одоо 2 жилийн хугацаанд хэдэн нэвтрүүлэг хий? Зөв сүүлийн 2 жилиг ярихад 40 дугаар хийсэн. 40 дугаар хийгээд 40. Нэг хэсэг зумжангаа хөдөө явчихсан Тий. тийм. Тэгээд эн чинь ингэж хамгийн амар нь намайг эхлээд 90 сурвалжлахдаа Өвөр ангаа аймагт явж байхад Өвөр ангаа аймгийн 9 зүйл юу л нэг сумд би одоо сайн санахгүй байна. Явж исэн чи цагдаа нар намайг барьсан. Тэгээд таныг Монгол улс дээр 90 сурвалжилж байна гэдэг. Тэгээд намайг яагаад 90 сурвалжилдаг юм бэ? Тэгээд тэндээс намайг баривчлаад машин тэргийн маань хураагаад ингээ явууллаа. Тэр үйл явдлыг бол санаж байна. Яг нөгөө та лайвдаад Биш. Тэр чинь нөгөө дараагийн 90 сурвалжлаа. Тэгээ баригдаад ирсэн чинь цалингийн зээлээ төлөөгүй утсан байна гэдэг. Амир ууз. цалингийн зээлтэй барьдаг юм. Гэхдээ харин тэгэхээр зүгээр намайг яаж барих вэ гэдэг юм шалтгааныг хаагаад байгаа байхгүй. Өнөөдөр Монгол улсад цалингийн зээлтэй хичнээн 100 мянган тэгээ 500-600 мянган хүн байгаа. Тэд нар яс цалингийн зээлээ төлж байгаа хүн хэдэн 100 мянга байна. Цалингийн зээлээ хэтрүүл төлж чадахгүй байгаа хичнээн хүн байна. Тэр хүн болгоныг ингээд одоо тэгээ би Монгол хэлсэн. Монголын цагдаа хаан банкны цагдаа болсон юм. Хаан банкны цалингийн зээлээ төлөөгүй хэтрүүлсний төлөө та нар Монгол улс даяар намайг 90 сурвалжилж Өвөр ангаа аймгийн сумаас барьж ирж байгаа юм. Гэсэн тэгээд тэр ч одоо намайг хорих юм болоогүй л дээ. Дараа нь Арангаа аймгийн 100 жилээр Хятамар сумын 100 жилээр би Төрсөн нутгийнхаа 100 жилийг үзэхэд 11 настай хүүгээ дагуулж явж байхад миний хүүг уйлуулад айлд үлдээгээд хөдөө айлд үлдээгээд тэгээ намайг машинтай минь бүр хагасаа бүтэнсээ өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулаад намайг барьж ирсэн. Тэн дээр бол би харин сте лайв хийсэн байхгүй. Тэгсэн чи ямар хэрэг үүсгэсэн байна гэж зэллэнгийн хэрэг. Би зэллэн хийсэн гинэ. Гэхдээ одоо яг үнэндээ энэ хүндээ гэж хэлэхэд бол миний ойр дотны хүмүүс найз нөхөд бол инээд нь хүрнэ. Баяраа яг хүн зэллэх хүн мөн биш үү гэдэг тэр тийм. Харин хүн зодчих цаадах юм байвал бүгд үнэн шин. Би жоохон би түргэн ууртаа байхгүй би хүн зогчдог. Баяраа хүн зодчих байвал хүн үнэн шиг байхгүй. Зэллэн гинэ. Тэгээ яг ямар учраас зэллэн гэсэн чинь хятад хүүхэн байсан. Би тэрийг хятад гэж мэдээгүй. Ж ураа гэдэг хаягтай. Facebook хаягтай. Нэг тийм нөхөр би нөгөө номоо хэвлүүлэх гээд надад 5 сая төгрөг байгаа байхгүй юу. Тэгээ миний номыг 1000 ширхэг хэвлэхийн тулд 8 сая төгрөг хэрэгтэй. 500 хэвлүүлэх гэвэл нэг ширхгээ хэвлэлийн дон үнэтэй болох гэдэг байгаа байхгүй юу. 1000 гэхээр дахиад амьдрах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ 1000 ширхэг ном хэвлүүлэх гээд. Тэгээ яагаад номоо хэвлүүлэх гэж юм гэхээр нэвтрүүлгээ хийх гэдэг байгаа шүү дээ. Нэвтрүүлгээ явуулах хүмүүсийн цалин мэлэн те номынхоо орлогыг зориулъя гэл. Тэгээ нэг 3 сая төгрөг дутцсан. Тэгсэн чинь Ж ураа гэдэг нэг нөхөр фэйсбүүкээр орж ирсэн. Ахаа би нэг им ханган нийлүүлдэг төвтэй аптиктай. Тэгээд жилд одоо аав ээжийнхаа араас буян болоод ингээд нэг юм том буяны ажил хийд юм аа. Тэгээд таныг хараад тахлаар та ингээд эх орны төлөө юм хийж байна. Дээр нь та бие муутай байна тий. Тэгээд өөрийнхөө эрүүл мэндийг умартаад ингээд зүтгээд байгаа учраас энэ жил би одоо танд 3 сая төгрөг өгье. Та энийг ингээд номондоо зарцуулаа. Би өстө бөөн баяр болтой байгаа үстэй. Яг нэг номоо хэвлүүлэх гээд. Гэхдээ би угаасаа хэвлэх үйлдвэртэйгээ ярьсан байсан юм. 5 сая төгрөг өгөөд 1000 ширхэг хийя. Тэгээ номоо гарангууд одоо эхнийхээ борлуулалтаас 3 сая төгрөгийнхөө өрийг дарчаа гэд. Уг нь хэвлэхээр болцсон байсан чинь 3 сая төгрөг ингээд ивент тэтгэлгээр ороод ирэнгүүт 100% төлбөрөөр надад айгүй гоё болчих واخ байхгүй. Ингээ 1000 ширхэг номоо гаргачлаа. Тэгээ ингэжсэн чинь нөгөө хүн чинь дахиж орж ирсэн. Эдгээр юмыг айгүй холоос хийдэг юм байл. Тэгээ бид тэрийг хятад гэж мэдэхгүй шүү дээ. Ж ураа гэж фэйсбүүк хаягтай нөхөрөөс. Уулзж байгаагүй зүгээр л фэйсбүүк хаягаар. Та дансаа өгчгөө би ингээ буян болоо. Тэнгүүд би нөгөө хүнд чи хэлнэ.
За ах нь номон дээр чиний овог нэрийг оруулъя. Зургийг чи оруулъя тий. Энэ сайн үйлсэд намайг одоо ивент гэж тий. Ингээ номын буян дэлгэргээ тий. Номыг одоо хэвлэхэд ингээ тусалсан ингээ нэрийг чи оруулъя гэж. Үгүй ээ. Би буйны ажил хийж байгаа учраас өөрийнхөө нэр мэрийг оруулмаар байна хаа гэд ингэсэн. За ном хэвлэгдээ гарлаа. Тэгсэн чинь нөгөө хүн над руу залгаснаа. Ахаа ерөөсөө ингээ. Би танд өгсөн 3 сая төгрөгөнд тарсан номыг авъя. Тэ аваад тэр номыг ингээ тарай. Тэгвэл би бүр том боёо болох гэдэг. Гэхдээ ном худалдаа авах чадваргүй тэ ядарсан хүмүүст номыг тараая гэсэн. Тэгэнгүүт за тгийгэн та лайв хийгээд тараачих гэсэн. Тэгэнгүүт би ихчлөөний талбай шүү дээ. Тэнгисгэрж яадаг. Тэнд бүтэнсөө өдөр очиод лайв хийгээд. За манай дэмжигч нэг бүсгүй. Ингээ боён хий гэсэн. Надад ингээ 3 сая төгрөг өгөөд тэрэндээ таарсан номоо аваад үнгүү тараа гэсэн ингээ. Битүү хүн ирээд би номыг үнгүү тараацсан. Тэгэхээр би бол ямар ч өргөө болчих байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр нөхөр зөвхөн утхан дээр нь өөрийнхөө утсыг бичсэн байт. Ивент гэдэг тусламж гэхгүйгээр над руу 3 сая төгрөг шилжүүлэнгүүтээ утхан дээр нь өөрийнхөө утасны дугаар бичсэн. 9909 дугаар. Тэгсэн тэр хүн намайг одоо залилан хийсэн гэдэг өгсөн байгаа. Хэсэг хугацааны дараа гэсэн. Тий, хэсэг хугацааны дараа. Залилан хийсэн лоовирцсан намайг. Тэгэнгүүт намайг ирүү үсгээд Монгол оронд ирэн сурвалжлаа. Баривчилж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр ингээ технологи айгүй нарийн явд юм билээ. Тэгээ уг нь бол чи ингэсэн мэдтэй гэдэг өөрт нь хэлсэн байх те нөгөө хүүхэнд. Гүү надтай ямар ч холбоо байхгүй. Шууд таслаа. Намайг блоклсон. Тэгээд би энийг ингээ судалсан чинь Оном сангийн Наранбаатартай нийлж өгсөн байт. Тэгмүү тэр нөгөө Оном санд ажиллаж исэн байлээ л дээ. Тэгмүүд Оном сангийн Наранбаатартай яагаад өгсөн бэ гэхлээр Оном сангийн Наранбаатарыг би хэлсэн. Дэлхийд Монгол цусыг маш өндөр үнэтэй авдаг. Энэ үлбэр Менделеевийн үйлчлэх системд ороогүй. 3 дугаар зэрэглэлийн гэж явдаг. Монгол цус бол асар үнэтэй цус. Энэ цусыг Америк нэгдсэн улсад маш өндөр үнэтэй авдаг. Японд маш өндөр үнэтэй авдаг. Монголчууд энэ Алтан язгуурын буюу Си бүлгийн цусыг дэлхийд аягүй өндөр үнэтэй авдаг. Тэгээ энийг эцсийн түвшинд судлаад байна. Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Известия сайтад ярьцлага өгсөн байна. Энэ дээр Монгол ахан дүүс гэж яагаад хэлсэн байна. Илрүүлэг нэртэйгээр монголчуудын тусыг ас их хэрэг авч Америк руу гаргаж байна. Одоо Европын холбоо Монгол хүмүүсийн цусыг худалдаж авахын тулд 2 сая евро төсвөлсөн байна. Тэгэл нөгөө Наранбаатар чи илрүүлэг нэрээр асар их цус авсан. Бүгдийг аваа явуулсан. Тэгэхээр энэ Наранбаатар бол маш аюултай байна. Энэ асуудлыг хэн ч өндөөгүй. Хэн ч өндөөгүй. Би Оросын холбооны улсын Известия дээр ярилцлагыг олж уншаад Монгол ахын дүүс анхаараа Монгол хүмүүс ямар өвчин зохиж байна. Ямар өвчин дэлгэрүүлвэл монголчууд аюулт өртөх вэ? Монголчуудыг эсийн түвшинд судлаад байна. Тийм өнөөдөр дэлхий 5 тэрбум хүнийг тэжих хүчил төрөгчтэй. Гэтэл өнөөдөр дэлхийн хүн ам 8 тэрбум хүрсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг гоё нэртэй асар том тагнуулын байгууллага байна. Энэ дэлхийн хүн амыг 50% цөөлөх. Дэлхийн хүн амыг өсөж үржүүлэх бүр устгах бодлого барьж явж байгаа. Тийм биз? Савнаасаа халчаад штэ. Хүн амыг устгах. Дэлхийн хүн амыг 50. Тэгэхээр энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагт маш өндөр зүтгэж байгаа Оном сангийн Наранбаатар мэтийн хүмүүсийг шалгамаар байна гэж би дуурсан. Энэний төлөө надад ирүү хүсгэж намайг одоо шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих хүсэлт гаргасан байна. Ийм л юм болсон. Тэгээд ашгүй яаж харагдсангүй тийм. Би нэгдүгürt нөгөө химийн имчилгээтэй. Химийн имчилгээтэй байсан. Хоёрдугаарт би хүнд онц ноцтой гэмт хэрэг хийгээгүй. За хамгийн том ноцтой юм нь юу гэхээр би насан туршаагүй хүүхэдтэй өртөлхөөс аав байхгүй. Намайг бариад хорчвол миний хүүхдийг хэн хаарч хандах вэ? Гэдэг асуудал яригадаад тэгээд шүн 4 өнгөртөл прокурор хуралдаад нийслэлийн жижигүүрийн прокурор намайг одоо химийн имчилгээтэй насан туршаагүйтэй өртөлхөөс аав гэдгээр намайг хорих үндслээ маань зөвшөөрөөгүй. Тэгээд би гарч ирсэн. Тэгэхээр бас хууль шатндаа хийх юм аа хийчлээ тийм үү? Шудраг хууль байж шин. Тий. Тэр яг зүгээр хаан улд дүүргийн тэр байцааг сэргэлэн гэж хамтад үүрэг өгсөн байх л та.
Тэр Ахмад бол бүр шүдээ зуугаад намайг занаад байсан. Чамайг новшин биестэ жинхэнэ гачин болгоно гэдэг. Бүр занаад байсан. Тэр хүн болохоор өөрөөсөө улаан цагаан үүрэг харцсан байсан. Харин тэр прокурор болохоор энэ тухай мэдээлэл байхгүй учраас яг нэг хуулийн дагуу шийдсэн шүү. Хэрвээ прокурор үүрэг авсан бол шууд гараа усах зураал нэг хойх байсан л байна та. Одоо тэгээд та 12 удаа дуудаад явахаар бараг цагдаагийн байгууллага байнгын үйлчлүүлэгч Тийм болж байна. Тий. Одоо Баян зүрх дүүрэг дээр 6 удаа үүссэн. Бүр ингэж байгаа шүү дээ. Сонгуулаа битгий өгөөрэй гэсэн эрүүгээр хүсэж байгаа. Сонгуулаа өгөөрэй гэж болдог. Сонгуулаа битгий өгөөрэй гэхэр болдгүй юм байна. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын үндсэн хууль нь заасан байна шүү дээ. Монгол улсын иргэн сонгогдох хэрэгтэй. Монгол улсын иргэн сонгуулийг өгөхгүй байх хэрэгтэй гэж заасан байна шүү дээ. Тэгэд үндсэн хуулиа зөрчөөд надад хэрэг үсгэж байгаа шүү дээ. Амар уу? Тэнгүүд сонгуулийн ерөнхий хороо намайг хэрэг үсгэх гэж өгсөн байдаг байхгүй. Тий, сонгуулийн ерөнхий хороо надад гомдол гаргасан байдаг. Энэ хүн сонгуулаа битээ өгөх. Надад дуудахтаараа бас жоохон баярлдаг юм шиг болчиход байна шүү дээ. Тий. Шууд дуудчихлаа. Тий. Намайг гараад ирлээ. Одоо сайхан ингэнэ. Тий, үгүй. Тэгээ намайг энэ томчууд нь намайг өгөхгүй, жижигүүд нь яваад байгаа байхгүй. За хамгийн том нь гэвэл сонгуулийн ерөнхий хороо намайг өгсөн шүү дээ, тий. А жижигүүд гэхлээр томууд гэхлээр одоо энэ ерөнхий сайд оюун эрдэнэ ч юм уу, тий. Энэ хүмүүс намайг ерөөсөө шүүхт өгөхгүй байгаа байхгүй. Эсвэл одоо сайн буйнгийн амар сайхан байхan намайг шүүхэд өгөөсэй гэж би хүсэж байгаа. Тэгэх юм бол би шүүхэд очих юм бол миний угсаагаар бол миний намтрыг шүүхт татчихна. Тэгээ Монгол улсын ерөнхий сайд, тэгээ оюун эрдэнэ ч юм уу, сайн буйнгийн амар сайхан, тий. Яагаад нэгэн төр дэм амир нөлөөтэй вэ? Аав нь яагаад, ах нь яагаад шашин соёлыг яагаад бацаад вэ? Тэ энэ ган одоо налаахын тий шүгдэнгийн шашин тий амар том ах トゥ хоёр тий шүгдэнгийнх тий амар гоё. Тэг мөнгөгүй юм тийм гоё хийд барихгүй шүү дээ. Тэг хаанаас санхүүж яддаг. Сайн буйнгийн амар сайхан ах шүгдэнгийн тий маш том хийдий. Ингээ тэр хүн тийм үү? Тэг шүгдэн гэдэг ер нь ингээд яриад байна шүү дээ сүүлийн жил. Таны ойлгож байгаагаар яг ямар утгатай шашин бэ? Би бол шүгдэнг амар тусалсан шүү дээ. Судалсан шүү дээ. Зүгээр нэг ийм л юм байл. Тангаргийн буг юм байл л дээ. Тангаргийн буг. Тэгээ нэг ийм үг байдаг. Бурхныг зөвхөвч инэрнэ. Тэ? Бугийг одоо шүтвч хорлно гэж. Тэгэхээр монголчууд бол гэлгүба буюу шармалгаатны шашнаараа яваад ирсэн. Ийм л учиртай. Шүгдэн бол нөгөө хятадтай шүү дээ. Хятадууд бол 100% шүгдэн шүтдэг. Маш их мөнгөтэй баяжуулдаг. Багцсан баяжуулдаг. Тэрийг бол зүгээр би сонсохдоо зүгээр номын хүчээр өөрийнхөө одоо өөрөөсөө доош 5-аас 15 үеийн буян өөрлөгөө татцдаг гэж байна. Зөвхөн өөр дээр юм. Тийм номын хүчээр. Ерөөсөө гарцаагүй баяждаг. Бүрсэн нүдэн дээр баяждаг. Тэгээд нэгэнд өөрөө ингээд мөнгөтэй болчихвол доошоо тэрийг ингээд хадгалж хамгаалал явах юм байна. Тэгэхгүй би тэдний итгэл үүсэг. Тэгээд зарим хүмүүстэй ингээ ярихаар амар мэдлэг чадaltaй лам байжгаад тий одоо лам нар одоо тэрний мэдлэг чадал атархаад алдсан. Одоо чи намайг одоо 9 удаа утгалах хэвээр ч юм уу тий. Тэгээд одоо тэр хадгаар миний одоо тий амрууж хийж алах хэвээр. Тэгэхгүй бол би миний аим тасрахгүй ч юм уу гэдэг ингээ нэг юм байдаг л да. Юу вэ? Хиний одоо нэг Орсон баяр ламын ягаад гэдэг дундгавт байгаа шүү дээ тий. Тэгээд одоо амар эсэлт хийж юм гэдэг. Иймэрхүү газрууд байдаг. Гэтэ энэ нь болохоор нөгөө хүн одоо ямар шашнаа шүтгэн надад хамаагүй. Гэхдээ энэний дараагийн нөгөө бодлого гэж нэг юм байна шүү дээ. Өнөөдөр би хамаагүй миний одоо шашин шүтгэн миний их гэдэг би шүгдэнгээр явлаа гэж бодъё л та тий. Тэгэхэд дараа нь Монгол улсын өв соёлд тэгээ Монгол улсын соёлын дархлаанд ямар хортой зүйл үзүүлэх вэ гэдгийг хүмүүс бас тооцоолж явах хэрэгтэй. Үр дагавраа. Жишээлбэл бид нэг христч гэж яваад шүү дээ. Тийм үү христ гэж. Гэтэл өнөөдөр яг ямар бодлогоор энэ христ Монголд орж ирээд байгаа. Яагаад эмзэг үлгийг барьж аваад хооллоод хувцлаад байна гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр дэлхийг бүтэн шашнаар нь барих гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хорт бодлогот Монгол улс өртөж болохгүй л гэдэг иргэн хүний юм л яваад байгаа байхгүй. Тэгээ Монгол улс яг өөрсдөө бол тэнгэр үзэлтэй гэж ярьдаг шүү дээ. Үгүй.
Үгүй. Тэнгэр үзэл гэдэг чинь бол тэгж явдаг болоод гэсэн. үгүй. Энэ ийм. Ерөөсөө хараа ийм хүн төрлөختөн анх үсээл тийм биз хүн сүргэлж явахасаа л тэнгэр үзэлтэй байсан шүү дээ. Тэр үед бурхан гэж мэдэхгүй. Бурханы шажин гэж мэдэхгүй. Хүн сүрэг. Тийм биз? За ингээ боолын нийгэм гэдэг ингэхээр аянга цагдаг. Тийм үү? Газар буудаг, мод пүх гэж асдаг. Тийм үү? Тэгэхээр хүн төрлөختөн аврагчаа авралаа ирж исэн учраас тэнгэртэйг харьцаж ирсэн. Тийм үү? Тэгэхээр Солонгост ч байна, Хятадд ч байна, Японд ч байна, Африкийн бөөнөр те, Америкийн Индиан бөөнөр тийм үстэй, Европын бөөнөр, Оросын бөөнөр бүрээд бүгд энэ мөргөл багхгүй юу? Шашин биш багхгүй. Хүмүүс мөргөл шашин хоёр үеийн үед хамт явж ирсэн. Монголд ч гэсэн тэнгэр үзэл бөө мөргөл те шашин хоёр үеийн үед нэг хэзээ ч үзий ядаж байгаагүй. Энэ үнэн тэр нь худлаа гэх юм баг. Шууд тэнгэртэйг харьцдаг. Тийм үү? Тэнгэрийн хүч. Тийм үү? Тэнгэр үзэл. Эдгээр бол шашин биш байхгүй юу? Бурхны шашин, Бурхны гүн ухаан гэдэг бол бүр шал өөр ингээ боловсрцсан. Бүгдийг тайлцсан, судалсан, тий? Бүр дээд математик, тий? Квант физик, тий? Хоосон чанар ингээд бүгдийг судалсан байхгүй. А бөө мөргөл бол шууд тэнгэртэй дааддаг, тэнгэр мэддэг, тий? Бидний дээр төр байна. Төрийн дээр тэнгэр байна гэж байна шүү дээ. Тэнгэр одоо Чингис хааны үг байгаа шүү дээ. Хэрхийг тэнгэр мэднэ гэдэг чинь одоо чиний тавилан мэднэ гэсэн үг байна. Өнөөдөр би муутай хүн байна. Тийм үү? За энийг огтлаа хийчихье. Ийм ч огтлаа хийчихнэ. Тэ? За одоо илгнийхэн талыг авах хэрэгтэй юм байна. Аваа хийчихнэ. Энэ арга байхгүй. Энэ арга бэлэг гэж нэг юм байдаг шүү дээ. Арга бэлгийг монголчууд хослуулж ирсэн байхгүй. Тиймээс тэгэхээр эмчнэр чамааг өвдөхөд эдгэн гэж яриад байгаа байхгүй. Эмчнэрээс гадна тийм үү энэ бурхны энэ шажны эмчин бүх юм даадаг байхгүй. Тийм байгаа. Энийг одоо тэнгэр мэднэ, чиний тавилан мэднэ. За чиний одоо ингээд энэ нэг нөхрийн илгийн талыг аваа хийчаа. Ингээд 100% эдгэн гэсэн үг биш байхгүй. Тийм байгаа. Тэрнийг хэд наслах юм? За нас нь дууссан юм уу? Үүлийн үрээрээ ингэж зовж байгаа юм уу? Хүн их гомдоос юм уу? Тийм үү? Эн чинь нөгөө ингэж бүх юм тооцоод байгаа байхгүй. Энэ л гэлэггүй ба буюу бурхны шашинд байгаад байгаа байхгүй. Миний маш олон найзууд хүн дээр өвцсөн. Маш олон найзууд залуугаараа өгсөн. Айгүй олон таньдаг хүн шалтгаангүйгээр энэ асар удаан тарчилж зовж нас орчихсон байхгүй. Тэгээ би энэ болгон дээр боддог. Юу хийчихэд энэ ингэвэ гэдэг. Тэ өнөөдөр бурхны шажингүү те тэрс үзэлтэй те бурхан мэддэггүй хүнд бурхан байгаагаа мэдрүүлж ямар амар тамалж байгааг нь хүртэл би хардаг. Тэгэл том лам нартай уулзаад асуухаар наа чи ингэсэн байна бүр алган дээр харцсан шиг хэлдэг байхгүй. Миний нэг таньдаг хүн те айгүй их зовсон. Тэгээ тэр хүн айгүй шалиг хүн байсан. Шалиг хүн учраас юуг нь өвдүүлэхээ хүртэл юугээр нь шалгилж ийсэн юм. Маш олон эмэгтэй хүн гомдоосны хүртэл эхнэр нь хүртэл өвтгөж мэдрүүлдэг байхгүй. Тэ доох тусаал те айгүй зовсон. Тийм. Тэгэхээр хүн юу хийж ийснээсээ болж ямар өвчнөр өвдөх нь хүртэл гэж явдаг. Үүлийн үр. Тэ одоо дэлхийн нийтээр хөлөө зөвшөөрсөн карма те заавал буцаж ирдэг гэж. Тэгэхээр энэ чинь бурхны шишинтэй. Одоо ингээд дэлхий өөрөө бурхны шишинд бууж өгч шин. Христчингүүд нь бурхны шишинд бууж өгч шин. Шинжлэх ухаан нь буугаад өгчлөө. Квант физикчд нь бүр хоёр гараа өргөлөө шин. Тийм байгааз? Дэмжигчдийнхээ хандвар ерөнхийдөө амьдраад идэв юм шүү гэж нэг хэсэг танаас их гоочлдог байлаа шүү дээ. Гэтэл нөгөө хандвийн ард чинь бас мөнгө өгöd байгаа ч гэсэн нэг тийм хурдтай юм байж болох юм байна. Гэтэ яг үүндээ хандвар нэвтрүүлэх юм гэж юу байхгүй зү. Байхгүй шүү дээ. Хүмүүс санхүүчд идэв. Хүмүүс ингэж бодоод байгаа байхгүй. Энэ банка чи нөгөө баахан анаа нар ингээ крашлаад мөнгө өгчдөг. Тэгээд зүгээр сууж байгаа л ингээл юу яачдаг энэ төр гээл. Тэтгэвийн ихчнэр энэ төр мөнгө өгдөг гэж яриад байдаг шүү дээ. Тийм хандив цуглах юм уу? Гэвь хандвар нэвтрүүлэг хийнэ гэж үздэг. Хизээч байхгүй. Энийг одоо хандив цуглуулж үтсэн хүмүүс бол мэднэ. Намайг хандив цуглуулад эхлэнгүүт ажил хийгээч навшаа. Тий, интернетийн лоовер чинь, гуйлах чинь. Намайг 9 шидээр харааж гисэн.
Намайг 2 удаа цагтаад өгсөн. Бүр нэг нь 28 настай эрэгтэй хүн. Нэг нь 31 настай эрэгтэй хүн. Захин ловер хийж байна. Энэ үстэ баяжж байна. Хүмүүс амар их мөнгө өгж байна гэд. Намайг хаан бүрт 2 удаа цагтаад өгсөн. Намайг шалгасан. Сарын дотор 530 мянган төгрөг цугларсан байсан. Тэгээ энэ чи гүг. Тэгээд нөгөө цагдаа надад хэлсэн. Бас нэвтрүүлэгтээ гарах гэж байгаа. 50 шахаж байгаа цагдаа байсан. Баяраа өгшөн чиний хийж байгаа юм зөвлөлтөө. Нөгөө цагдаа сүлдө хэрэг хаагдсан надад. Тэгээ наа гуйлгаа болоо ерөөс юм ордгүй биш л наад чинь. Би нөгөө хуулгын аваач үзүүлж байгаа шүү дээ цагдаа дээр. Ийм юм мөнгө орсон гэдэг. Яг хаа зүгээр нэвтрүүлэг эхэлж байхад монголчууд ч нөгөө нэг юм сонин дээрээ соохолцсон гэл тий. Яг ингээ хүчтэй дэмжлэгүүл ирсэн. Би тэндээс камертаа дуран авсан, хөл авсан, юу ч авлаа. Маш их дэмжлэг болсон. Ойролцоогоор нэг 7-8 сая төгрөг цугларсан. 7 сая хэдэн зөвлөө би нэг хуулган дээрээс ингээ тооцоо ихэд нэг 7 сая 8 сая шихүү төгрөг бол цугларсан. Гэхдээ эн чинь биш үү? Хөөхөд итгэврийн хэдэн өгчүүл тусалж ирсэн. Залуу ирч хүчтэй ийм залуучууд надад ерөөсөө итгээгүй, туслаагүй. Тэгэл бид нар чинь нэг 10,000 төгрөг те 20,000 төгрөг, за нэг 50,000 төгрөг гэл өгнө. А нэг өвөө бол надад супер тусалсан. А гэхдээ тэр бол нөгөө зээл байсан. Өвөө нь тэтгэврийн зээлээ аваад чамд туслая 5 сая төгрөг өгье. Чи тэгээд дараа нь боломжтой болохоор өвөөдөө буцааж өгөөрэй гэд Амбатар гэж одоо миний хайртай. Тий. Тэгээд тэр бас нэг бөө хил ам хэрүүл атаачтай дагуулсан. Канадад амьдардаг нэг Сэвжтмаа гэдэг нэг чинь $1000 өгсөн. Гэх жишээний яг нөгөө нэг 2 жил гарны өмнө одоо бараг 3 жилийн өмнө те одоо он гарсан 3 жил штэ. Сараар тооцвол 2 жил 7-8 сарын өмнө те айгүй хүчтэй дэмжлэг болсон. За тэрүүгээрээ ч би нэг 2 дуран 2 хөл те тэгээд нэг энэ соён моён пихэд хүмүүс тусалж исэн. За энэ бууданг бол би өөрөө тэгэл цогцсон. Тэг нэг ингээ хүчтэй давалгаалаад 7-8 сая төгрөг цугларсан. Гэхдээ өнөөдөр нэг сайн дураа авах гэхэд 10 сая төгрөг байхгүй. Би хэлжсэн тухай үү. Даач өндөртөө маш сайн камерын хөл авах гэхэд 25 сая. Ганцхан камерын хөл 25 сая байхгүй юу? Тэр хүмүүс мэддэггүй байхгүй. Одоо би бол өөрөө ингээд баримт кино хийж байна. Хөрөг нэвтрүүлэг хийж байна. Жүжиг киноны зохиол захиалгаар бичиж байна. Тэгээ намтарчилсан зохиол захиалгаар бичиж байна. Тэгээ хамгийн багадаа 10 сая. Тэгээ тэрнээс дээш. Тэгээ энэ мөнгөө цуглуулж байгаа би ойролцоогоор нэг 180 орчим сая төгрөгөөр би энэ студид хийж байгуулсан байхгүй. Тэгэхээр 180 сая төгрөгөн дээр дэмжигчдийн 8 сая төгрөг гэдэг бол тэг харьцуулах юм бол бага л да. Гэтэл огт танихгүй мэдэхгүй хүмүүс миний нэвтрүүлгийг дэмжиж 8 сая төгрөг цугларна гэдэг бол би бол тухайн үед хэлж би маш их баярлж байна та нарт. Дандаа эмэгтэй хүмүүс тусалж. Надад тусалсан эмэгтэй хүмүүсийн би зургийг цуглуулж агаад би эх оронч эмэгтэйчүүд, эх оронч ээжүүд гэж би гоё клип хийгээд та нарыг намайг яг ингэ нэвтрүүлгээ эхэлж явах дэм болсон учраас би та нарыг гоё дуун дээр би та нарын те залуу насны зургийг би ингэ үлдээмэр байна гэж би хүртэл тухайн үед ярьж ирсэн. За тухайн үед бол би бүх хүн би баярлж байгаагаа илэрхийлж ирсэн. За тэрнээс биш тэгэл байхгүй. Тэгэл үгүй нэгш төгрөгийн тусламж байхгүй. За тэгэнгүүт одоо хүртэл намайг хийгээл те би ингээл мөнгө аваад дараа нь би номоо зарах гэж үтсэн. Номоо зараад те та нар ингээ зүгээр мөнгө өгдөг юм бол ерөөсөө өгөхгүй байгаа юм чинь ядаж ном худалдаж аваа. Та нарын ингээд ном худалдаж авч байгаа мөнгө эх орны чинь төлөө энэ нэвтрүүлэгт орно гэдэг. За гурав дахь асуудал нь юу юм гэхэлэр ийм байлээ. Ингээд яагаад би дансаа тавиад нэвтрүүлгийг дэмжих данс гэдээ байнга байлгаад байдаг гэхэлэр 5-10 мянган төгрөг орог сайн орвол. Гэтэ ордгүй нь харамсалтай л та. Хэрвээ ингэдэм билээ. Хүн ингээд нэгч төгрөг өгөөгүй бол миний нэвтрүүлэг дампуурн уу, үргэлжлэн үү, гарна уу, тэ сонирхолтой бол хамаагүй юм бэл. Ерөөсөө тэр хүмүүст хамаагүй. А нэг 20 мянган төгрөг юм уу, тэ 50 мянган төгрөг хийчвэл хүн хайдгүй юм бэл. Одоо жишээлбэл юм шүү дээ. Байгууллагт хүн хувьцаа эзэмшигчэд мөнгө оруулчвал тэр байгууллага ажиглаа л байна. А тэр байгууллага хувьцаа эзэмшихэд нэгч төгрөг оруулаагүй тэр байгууллага дампуурн уу, тэ яана тэр хүмүүст ямар ч хамаагүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр байгууллага тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан учраас ашиг авахгүй хараад шүү дээ. Салахгүй шүү дээ тэрнээс. Тэгэхээр мөнгө холбож өгдөг юм билээ. Жишээлбэл хөдөө байгаа айлд хүн малаа тавьчвал байнга очиулдаг. 2 хон тавьчвал тэ ядаас нэг шуудаа өвсний мөнгө ч юм өгч игээд ингэж.
Хөдөө байгаа хамаатнуудаа мал тавиагүй айлвал хизээч хайцдаг байхгүй юу? Тэр айлаа мал зууданд өгнөө, шуургандаа урууднуу, яарт юм ямар ч хамаагүй юм. Нөгөөдөл надад туслаач гэдэг уцтууд хөөх юм нь одоо нэг шуудаа өвс гэж л юм. Тэнд хоёр хоноо аваачаад ганц тугуултай өвнө тавьчихвал баян тэр айлтайгаа холбоотой байдаг. Яг энэ нөгөөд хүмүүсийн өөрсдийнх нь нэг юм чанар байгаа шүү дээ. Ийм учраас би хэрэгээр ингээд дансаа тавиад байлгаад байдаг. Яг ингээд мөнгө ороод ирвэл би баталгаатай байгаа хэрэгтэй болж юм гэсэн үг байна. Тэгээс биш баггүй шүү дээ. Гэтэ яг харахад одоо юм хийж байгаа та хэдэн өндөр болсон юм шүү дээ. Яг мэдгүй хүмүүс байвал бас хийчихгүй. Одоо мэддэг хүмүүс нь бол мэдчихэж байгаа таны боловсролыг. Тэгээд ийм юм хийхгээ явж байгаа хүний дэвчгэн баг. Тэнгүүдээ нөгөө ус зөөдөг хүн одоо тэр хүн болоод байгаа юм шүү дээ. Гэтэ өөрөөсөө доош хүн олоод туслаад өөрийгөө PR сонирхолтой хүмүүс амар юмаа бариад гүйчтэй. Тэр хүн хандивч гуугаагүй ерөөдөө яг нэг юм мөнгөөр чинь би ийм юм хийнэ тэгнэ гэж хэлээгүй болоод өөрсдөө очиод нөгөө ажлыг хийхгүй юм зөөжгүй үгээд энийг бас та одоо юу гэж бодож байна гин тэгээд Монголын ард түмэн айгүй сайхан хэлтэй юм шиг хүний амьдралыг үүднэд гадж байгаа юм уу эргээд тэр хүндээ бас нэлээ хортой байж тэгэхээр байхгүй тий Гэхдээ энэ ерөөсөө нийтлэг зам л да Монгол хүмүүсийн доош хүн туслах тий дээшгээ хүнд айгүй атаач энэ ингээд энийг аваад илүү хийчихье гэж ерөөсөө тэгж тий одоо энэ ингээд доор л гэж ерөөсөө ингэдгийг хараа би ингээд өөрөө уран бүтээлч хүн олон жил одоо найруулагчаар ажиллаа маш олон хүнтэй харьцлаа маш их юм уншлаа үнэндээ тэгээ яг ингэдэг юм ингээд өөрөөсөө доош амьдралтай өөрөөсөө мэдлэг муутай хүмүүст айгүй их туслах дуртай тэгээ өөрөөс нь ингээд мэдлэг нь ингээд жоохон дээшээ гараад ирэнгүүт өссөн гэдчихдэг тэгээ муулаад эхэлдэг энэ өчтөрл ямар юм бэ лээ тий энэ хизээ юм байсан ингээл тий өнөөдөр ингээл бид нар ингээл хууччул амар магтчихна л да мантхай цэцэн хатан шиг айхтар хатан байгаагүй гэл тий өнөөдөр мантхай орчин үед амьд байсан бол мантхай юу гэж хэлэх вэ тэгээ даал гарцаа өвгөнтэй явуулддаг мандуул хаантай тий янхан тий хааны янхан гэж хэлнэ шүү дээ тэгснэ өн болдгоо ингээд нэг нууц амрахтай тий заваан бистаа тий нэг хөгшин үг нь унтаж чаддаг байх л да секстэй муу бах өн болдгоонтай явуулдаж байна тий тэгэнгүүтээ 12 настай жоохон хүү авчирангууд ямар шижгийн гаж донтой юм бэ 70 настай өвгөнтэй байжгаад толгойг нь залгицсан өн болдгоонд ингээд нууц амрахтай тэгээ одоо 12 настай жоохон бандтай секс хийж байгаа жирэмсэн болцсон наа чи ганж донтон гэдэг мантхайг үлээсээ байхгүй болох байхгүй тийм биз ингээл наад өгч ингээл яриад ах юм бол үе хүмүүсийг бүр байхгүй болгоно сая очроо хавьд хэлээгач дээр бас нэлээд тий очроо утгаа юу яг ба тэр бол тэгээд би бол яг нэг боломжоо би бол яг зүгээр очроо утгаатай гэж ярих юм бол би бүр амар ойр хүн байхгүй юу яагаад тэгэхээр манай аавтай их найз байсан манай аавын дүүтэй бүр нэг анги 5 дугаар сургуульд хар нэлхаас эднэр чинь ингээд нэг хашаан тоглоод өссөн амгалан ийм хүмүүс манай аав гэдэг бол манай одоо хойд эцгэлтэй манай хойд аав за тэгэнгүүт бүр их ойр тэгээ цэвэрмогоо чи надад одоо ихнэр нь цэвэрмогоо надад аягуулсан миний номноос аягүй худалдаж авдаг миний номыг уншдаг миний зохиолыг уншдаг тийм үү гэдэг юм ойр واخгүй зүгээр энэ ингээд нас барахад бол би юу гэж бодсон гэхлээр харамсаагүй яг Монголын бүх одоо үе үеийн 6 ерөнхийлөгч нар өөрсдийнхөө чадлын хэмжээнд л ажиллал хийсэн байх л та энэ дотор сайн ч юм би муу ч юм байгаа бах зөв очир утгааны тухайд бол яг үнэндээ тэр үед монголчууд бол ядуу нүүрлсэн маш хүнд цаг байсан хоёр нийгэм солигдсон те улс орн ямар ч мөнгөгүй Монголд өлсгөл нь нүүрлэхэд ерөөсөө тавхан алмтгал дутуу байсан байхгүй картын бараанд орсон картын бараанд ойчрлсон нэг далахыг 4 хуваасны нэгийг нэг хүн өдөрт идэх нормтой хүмүүсийн гараан тэ будаа гараамлж эхэлсэн картын барааны үеийг мэдэхгүй хүмүүс л бичиж байна л да тэгэхээр яг тийм үед юу хийх вэ ард түмнээ өлсөхгүй өлсгөлөнд нэрвэгдэхгүй тулд яах вэ гэхийн тулд очир утгаа алт хөдөлбөрийг санаачлахаас өөр зам байгаагүй байгаагаа л ухсан алт хөдөлбөрийг санаачлаад
маш олон компани алт руу орсон. Асар олон компани алт ухаж эхэлсэн. Ингээд Монгол улс алттай болж эхэлсэн. Тэгээ алтаа борлуулад Монгол улс өлсгөлөнгийн аюулаас аврагдсан. Энэ сүүлдээ тампуурч эхэлсэн. Нөгөө бүх хитрхи их ухаад байгаль орчин сүйтгээд гол мөрийн ширгээд тэ ямарваа нэгэн сайн зүйл заавал сөрөг дагавартай. Ямарваа нэг муу юм бас сайн тал бий. Тэ өнөөдөр чиний байгуулсан гавья ирээдүйдээ ямар ч хор хөнөөл болж болно. Тийм үү? Өнөөдөр чи Монголын төлөө муухай хохиролтой юм хийхэд явандаа чи ямар ч баатар болж болдог юм хорвоо байхгүй юу? Тэгэхээр тухайн үед улс орноо аврах гэж ерөнхийлөгч очроод асан алт руу орчжээ. Хожим нь энэ Монголын байгаль экологид ямар муухай хортой үр дагавар болох вэ? 20 жилийн дараа юу болох вэ гэдгийг очруудах мэдээгүй гэж болно л доо. Гэх жишээний юмнууд зөндөө. Ийм учраас би зүгээр очруудахыг их буруутгаагүй. Өгсөнд нь баярлахгүй. Бас нэг уйлж гашуудахгүй. Зүгээр ер нь боломжоо алдсан ард түмэн ямар амар хонзгон тийм бэ л гэж бодсон. Аав ээжийнхээ боломжийг алдсан, ах дүүгийнхээ боломжийг алдсан, тэ баялгаа гадагшаа алдсан. Идэх ёстой мөнгөө идэж чадаагүй ард түмний өс өмзөө явж байна л гэж бодсон. Би бол энэ дээр очир утгын талдж байхгүй, ард түмний талдж байхгүй. Би өөрийн гэсэн нэг юм үзэл бодолтой юм байхгүй. Ер нь та ярьж хэлснээр одоо яг таны үеийнхэн ч юм уу нэлээх тийм лайддаг, таныг дурааж номчдаг. Талтлын ингээд авьяасаа гаргаж ирж ер нь ингээд сошиал дээр боломж байгаа юм чинь тий. Одоо насныхын байдлаар. Энэ хүү араасаа бас нэлээ олон юм агууллаа шүү дээ. Тэгээд таны стилийг дурааж байгаа хүмүүс ч байна. Өв соёлоо Монгол тусаа гэд янз бүрээр ярьж байгаа хүмүүс ч шүү дээ. Хоорондоо харин нэг тийм биш юм шиг байна. Ирчүүд та нарын насны ирчүүд бол уг нь бол их сайхан нуруутай одоо хоорондоо ингээд нэгдэж нийлээд ч юм уу ингээсээ гээд харахаар яг эсрэг заваас тэгээд нэг тийм жоохон сонин үзэхэд харагдчих. Та ер нь тэгэл энэ өөрийнхөө үеийнхэн дундаа бол бас урд нь ус хагалсан лайв чинь одоо маш зүг зүйлийг ярих гэж хичээдэг. Сарцангуй боловсралтай шүү дээ. Араас бүтэн үед авчихсан. Ерөнхийдөө би бол өөрийгөө юу гэж боддог? Авангард гэж боддог. Тэгээ авангард гэдэг бол ер нь бол нэг Франц үгнээс гаралтай үг л дээ. Цэргийн үг л дээ. Тэргүүн салаа гэж дээ. Байнга одоо байлдааны урд явж идэг. Тэргүүн салааг бол Францын айрамд авангардууд гэдэг. Энэ нь өөрөө салбар айгүйх орж ирсэн. Ангаахад тэргүүлж байгаа хүмүүсээ ангаахын авангардууд те урлагт тэргүүлж байгаа урлагийн авангардууд гэдэг. Би бол өөрөнгөө бол одоо жүжиг хийхдээ хүртэл би хин нэг дуурайдгүй те шал өөр тавилт шал өөр жүжиг хийж те өмнө гიშхийг боддог. Энэгээрээ ч би маш олон шагналууд авч ирсэн. Ямар сандаа Гига Мозак гэж 25 жилийн түүхэндээ надад зориулж шинэ цом үйлдвэрлэсэн. Ши одоо Монголын театр шинжилэлтэй арай өөр урсгал авчирлаа гэд далавчтай мууза одоо ганцхныг хийгээд Шинэдод энд авчирсан уу? энэ байгаа энэ байдаг. Тэгэд юу яадаг 25 жилийн түүхэндээ Гига Моза надад одоо далавчтай мууза ганцхан ширхгийг анхных нь би авч илаа шүү дээ. Шинэ ирэл гэж цом тий. Тэгээ одоо хоёр дахь нь бас нэг нөхөр авч илээ л дээ. Гэхдээ тэр бол хуулбар жүжиг байсан. Орсон жүжиг хуулцсан жүжиг байсан. Тэгээ ингээ хэлэхээр бас ингээ дайсан болчихдог. За дараа нь би групп нээсэн. Анх удаа одоо богино өгүүлэх хинч тийм нээгээгүй. Тэгэхээр ингэж одоо сошиалд хороор амьдарч байгаа ховоор амьдрал тий дандаа тархиа вирустүүлж яхаар нэг юм гэгэл групп байгээд зөвхөн уран зохиол ордог. Тэгээ зүрхэнд төрсэн өгүүлэлгүүд, зүрхэнд төрсэн туужууд, зүрхэнд төрсэн армаанууд, зүрхэнд төрсэн шүлэг яруу найргууд, зүрхэнд төрсэн үлгэрүүд гэдэг юм 5 том бүлэг нээгээд тэгээ тэн дээрээ би ингээд зохиолууд оруулж эхэлсэн. Тэгээ энэ асар өндөрт хандлт авсан. Маш олон дагагчтай 384 мянган намайг фэйсбүүк дагаж эхэлсэн. За ингэнгүүт би бичсэн богино өгүүлбэрээр ном гаргаад эхэлсэн. Тэгэл ерөөсөө миний ном бол сажигнал зарагдаад энэ маш олон зохиолчдыг сошиал дээр ингэж номоо борлуулж болох юм. Ерөөсөө сарын юу вэ 10 хоногийн дотор 30000 ном зарагдаж байгаа. Пижинд биш миний ном. Тийм шинэлэг юм болсон. Тэгээд одоо намайг дуурайгаад уран зохиолын маш олон бүлгүүд нэгдэж эхэлсэн. Одоо намайг копидод. Тийм үү? За ингэнгүүт би номынхоо орлогоор сайн үлсээ аян хийж эхэлсэн. Одоо
Батсүмбрийн ахмадуудад номынхоо орлогоор тий лама байж ном уншуулдаг тий өсчин охтууд аваач үсмэсийн зас бодож өгдөг. Тийм үү дуучтай аваач тоглуулдаг. Батсүмбэрт байгаа нэг 150 хэдэн хүүр хүүхдтэй хаягдсан буурайнууд ба штэ. Тэднэрт яасан. Ингээд нөгөө асрах газруудаар агч мод голтбор гэд моднууд тариалах ч юм уу. Цусны өвчтөй хор тавдартай хүүхдүүдэд битмийн зурдаг номуудыг аваачиж өгдөг ч юм уу. Номынхоо орлогоор би сайн үлсээ аян хийсэн. Ингэх гэж шин. Тэгээд бүлэгдээ татвар авч эхэлсэн. Тэ энийг бизнес болгож эхэлж штэ. Ингээд би одоо жишээлбэл би айгүй хүнд өвдсөн, химийн муудаг, тэ химийн тариа тариулдаг, маш хүнд өвдсөн үедээ би зүгээр өвчнөө бодохгүйгээр өөрийгөө сатааруулъя, өөрийгөө хийдэг юмтай бай гэдэг ингээд эхэлсэн. Тэгээд дараа нь засаглалын тусгаар тогтнол, тэ ахуйн тусгаар тогтнол, соёлын тусгаар тогтнол, орон зайн хэл хязгаарын тусгаар тогтнол, цусаар дамжиж үргэлжилдэг үндэсний генийн тусгаар тогтнолын тухай ингээд цоврал юмнууд хийж эхэлсэн. Ерөнхийдөө би ингээд нэг юм төрүүлж юм хийл, тэгээ төрүүл сэтгэл явсан байдаг. Ингээ харахаар. Одоо тэгээд анх удаа Монголд нэг юм флашн дээр тий сонсдог ном гаргалаа. Хинч гаргаагүй тий зурагтан дээрээ, компьютер дээрээ тийм үү машиндаа сонсчдаг. Флаш дискэн дээр сонсдог ном гаргалаа. Анх удаага л гаргаж ийн төрүүл сэтгэлээж гэдэг юм уу тий. Дараа нь нэвтрүүлгээ яг бие дааж ямар ч намын санхүүжилтгүй тий ямар ч компанигүйгээр яг бие дааж нэвтрүүлгээ хийгээд 2 жилд шахуу хийгээд үжилт нэмэгдээ дээр өнгөд төлбөртэй болгочлоо. Одоо миний нэвтрүүлгийг төлбөртэй өчигдөр сэтгүүлч отхон битээр уцаар ярьсан. Тэгээд яаж яана гэхлээр нөгөө чи хайгаад байх юм байхгүй отхон. Минийх одоо төлбөртэй сувг болсон. Төлбөртэй бүлэгт тодорхой хэмжээний үзэгчдэл үзэн гэсэн чинь хүү чи ямар амар юм сэтгцсэн юм бэ? Наач өстой гоё юм биш үү? Ямар амар маркетинг вэ гэдэг чинь. Тэгэхээр ингээд дандаа ингээд төрүүлээд яваад байдаг. За миний араас бол надад атаарч байгаа юм яг энэ хэмжээгээр маш олон. Дэмждэг гэхээсээ илүүтэй намайг атаархдагуд нь маш олон гэдэг. Надаас халдвар аваад намайг дуурайгаа цохол бичиж эхэлсэн хүн айгүй олон. Хичнээн юмнууд байна. Зүгээр түрүүний тэр сүүлийнх нь асуулт хоорондоо эвлэрэхгүй байна гэдэг бол гэсэн. Надтай эвлэрэхгүй байна гэдэг бол хинтэй ч эвлэрэхгүй гэсэн үг. Би бол хүнтэй дуурайж ш. Гэхдээ одоо та бол баг багш нь болох гэдэг шүү дээ. Уг нь бол би багш нь. Гэхдээ нөгөө юм асууж байгаа л айгүй найз гэж явж байгаа л гинт танихгүй шиг болоо таны санаа хаалал гэр танд ямар сан. Үгүй нөгөө гинт хүн бэлбэлзэн гэдэг шүү дээ. Миний санааг хулгаагаад тэ яг миний араас яваад байгаа хүмүүс чинь надад хизээч алах ташихгүй. Баяраа гэхгүй. Нөгөө намайг дуурайсан гэж мэдчихвээ. Намайг гуулбарлаад байна гэж хэлчихвээ гэсэн нэг юм дотоод айдас явдаг юм шиг байна. Би хэлэхгүй шүү дээ. Одоо би ингээл хэлий гэвэл тэр намайг ингэж дуурайсан, тэр ингэсэн гэд тоолол би маш олон олонний танд хүмүүсийг мэднэ. Яах юм бэ? Тэгэл би тэртээ тэргүй олон дайсантай хүн. Тийм үстэй. Би тэртээ тэргүй олон дайсантай. Дахиад дайсан нэмэгдэнэ. Гэхдээ учир утгагүй намайг муулаад эхэлдэг. Би хэнийг ч муу хэлдэг. Би хүнд ч атаархдаг. Яах юм? Бид нар одоо хизээ өгөх юм гэдэггүй. Бид нар 10 минутын дараа өгөх юм уу 10 жилийн дараа мэдэхгүй. Тэгэхээр би хизээ өгнө гэж би хүнтэй муудах. Намайг харлуулад байгаа, над руу дайраад байгаа хүмүүст би хариу барьдаг. Зүгээр л хариу барьдаг. Хамгийн сүүлдээ хэн хариу барив? Хамгийн сүүлд би мөнх эрдэнд барьсан юм даа. Лайв ч мөнх эрдэнд барьсан. Одоо нэг юу яхад болж тий. Мөнх эрдэн намайг шүүхэд өгнө. Би алаа шүүхсэн чинь шүүхдэг юм гэсэн. Алаа шүүхээр шүүхдэг юм уу? Тийм л юм байна. Өөрөө л гүйг одоо өөр харин тийм. Би чи их төвчээртэй. Одоо жишээлбэл ингэж байгаа. Намайг ингээ банк шүүхдэг гэж. Би чи банк цагдаа дуутагд. Тэгэл очингууд ажил юм шиг. Одоо бүр мөрдөгч нартайгээ танил болцсон. Ахаа тань дахиад гомдол ирчлээ гэд. Одоо намайг байцаадаг мөрдөгч нар баг миний хуураад болж байна. Яасан гэхлээр ингээ мөнх эрдэн шүүхдэг гэж. Нөгөө Алтган шүүхдэг гэж. Нөгөө Бурхны хүү Баярбаатар нөхч. Нөгөө нэг Илэрэгч Уянган нөхч. Нөгөө нэг Монгол хүү нөгөө. Нөгөө Од Баяр нөгөө. Бүгд намайг шүүхдэг. Тэгсэн хэрнээ тэд намайг хэвээр газар доогоор ортолт оромжлоо. Намайг бүр аимшигтад оромжлоо. Би зөрүүлээд үү. Хүү яах юм? Би хамгийн их дайрж байгаа. Бид нар чи ингээ нэг рүүгээ дайрдаг байхгүй юу? Та одоо оромжлолт. Хөө нэг рүүгээ дайрдаг байхгүй юу? Бүгд над руу дайрдаг байхгүй юу? Тэгээд яах юм? Чи бодлоо.
Тэр нэг баахан жижиг ирлээ цав нохоонууд донд нэг то Монгол банхаар орчоод гэдэг амар инээдтэй харагдана үстэй. Нэг жижиг нэг юм тэг нэг юм жижиг юм хав нохоонууд тойрол хуцаал дунд нэг мангар том юм банхаар Монгол банхаар зогсож байгаа юм шиг би тэгж төсөөлөгддөг. Ийм учраас би эднийг юу гэж боддог гэж эдгээр намайг бичдэг. Одоо эмиг зүүцэг энийг эмиг гэдэг. Энэ Монгол ирчүүд энийг чинь сийх гэдэг шүү дээ. Эртний хаадууд бүгд сийх зүүдэг байсан. Энэ юунаас хамгаалдаг вэ гэхээр жихээр хов хор хараал бүх юм жихээр ордог юм байна. Тэгэхээр энэ сийхийн сит хараа гэдэг тийм. Бөөнөр энэ дээр нэг толь зүүдэг шүү дээ бөөрөнгө. Толь хараалаас хамгаалж толын сит хараадаг гэдэг. Энэ хараалаас хамгаалдаг. Муу юмнаас хамгаалдаг. Сийх баггүй. Тэнгүүд намайг чинь эмиг зүүцэн гомо банд хөгшин банд. Тэгэл хоёр буудлын хужаа. Аав нь соёлтгээ цэвэр хятад. Зүсэн зүйлэр хэл. Хэрвээ манай аав соёлт гэдэг хүн миний хойд эцгэлдээ хөрөх юм. Гэхдээ тэр хүн соёлт гэдэг хүн хятад болох гэж байгаа бол энэ хүмүүс дондог дулам хатан хятад болохоос өөр замгүй байхгүй. Манай аав чинь дондог дулам хатны одон юм байхгүй. Шууд хугацааны юм байхгүй. Тэгэхээр дондог дулам хатан хятад юм бол манай аав хятад болж л таарах. Гэхдээ би дондог дулам хатныг богдхааны гэргээ тий Монголын хатад донд ганцхан тамаг барьж исэн хатан бол дондог дулам хатан. Дондог дулам хатныг би хатад юм гэж бодохгүй. Сүүлд нэг баагаар болсон хамаатай маргаан үүсгэж яач. Сошиал бас дахиад энэ өөрөө ямар кино хийсэн. Энэ өөрөө ямар академи наадамд явах кино хийсэн үү гэдэг. Гүйгүй тэр чинь ийм нэг комментиг 100 төгрөгөөр бичдэг хүүхдүүд байдаг байхгүй. Тийм л хүүхдүүд. Ерөөсөө мөнгөний төлөөл энийг айгүй овчноор ашиглаад киноныхаа маркетинг болгоцсон байхгүй. Нөгөө хэрүүл хийгээд тахлаар хүмүүс сонирхоод үзээд идэх штеп. Та яа юу гэж хэлээд? Гүг би тэн дээр ерөөсөө тэр киног муу хэлээгүй штеп. Баяр хүргэсэн. Тэгэнгүүт миний лайв дээрээс яг хэрүүл болох хэсгүүдийн тастаж эвлүүлж монтажлаад сэвцэн байхгүй. Тэгээд ч нөгөө түгээлтийн баг гээд мөнгө аваад шеэрлдэг, мөнгө аваад комент бичдэг энэ хүмүүс юм. Тэгэхээр өнөөдөр найруулагч хэрэл кино хийдэг гинэ. Өнөөдөр дууны найруулагч байна. Бүжгийн найруулагч байна. Өнөөдөр эфирийн найруулагч байна. Мэдээний найруулагч байна. Тийм байгаач? Бүр им найруулагч хүртэл байна шүү дээ. Та театр толгой. Би бол театрын найруулагч. Би жүжиг хийдэг хүн байхгүй. Тэгэхээр намайг ямар олон жүжиг хийж, ямар олон жүжиг энэ чинь энэ тэнгуут чинь одоо энэ хар маас шүү дээ. Энэ улныхан чинь жүжиг үздэг байхгүй. Зүгээр л энэ тэндээс нөгөө нэг халтар кинонуудаа үзээд халтар кинонуудаа үзсээр байгаад тархин хүртэл халтар болсон гарууд байдаг. Тэгээд халтар юм аа л ярина. Драмын жүжиг үзэхгүй, дуур үзэхгүй, сонгодог урлагийн концерт үзэхгүй ийм улны хар маас хүмүүстэй бол юу ч яриад хэрэггүй. Тэгээд зохион байгуулалтаар над руу дайрсан. Тэгээд би бол одоо гудамжинд өмдөндөө шээж байгаад хөвтөж байгаа нэг юм арчаагүй архичинтай дээд зэрэглэлийн хүн харьцах уу? Очид тэрвэрлдэж авч өмсөлцөх үү? Нэг өвөрт орохгүй шүү дээ. Тэр бол гудамжны бардак гэхгүй юу? Өмдөндөө шээж баацсан хэрэндээ баригдсан нош гэхгүй юу? Арчаагүй дэвч байгаа нош гэхгүй. Гэтэл амар гоо амьдардаг дээд зэрэглэлийн хүн тэрнтэй нөхөрлөхгүйтэй яг ижигхэн би сошиал дээр ингэж бичиж байгаа. Тархин яг тэр гудамжинд шээж баацсан хүнтэй ижигхэн тархин болсон хүмүүс гэхгүй. Би тийм хүмүүстэй тоож харьцахгүй шүү дээ. Биччихэл байг л дээ. Тэд нар намайг бичгээс өөр яаж чадахгүй. Би бол зүгээр надад гоё үнэгүй маркетинг хийж өгч байна. Намайг хүмүүст гоё таниулж өгч байна гэж бодсон. А тэн дотор нэг хятад хүн байсан. Монгол ардын намын дарга ерөнхийдөө дасан Санжийн баяр гэж. Тэр бол өргөмөл хятад л та. Монголыг үзий яддаг, Монголын эсрэг юм хийдэг. Одоо офшор данстай Монголоос хамгийн их хулгай хийсэн. 7 сарын 1-нд шургаа хийж Монголын 5 сайхан залууг буудуулж алсан. Тийм үү? Ерөнхийдөө баяр гэж. Тэр нөхөр намайг эмхтэй эмгэн гэсэн байлээ. Яг нь тэр нөгөө намайг цус ярддаг учраас эрлээ сүрлээзүүдийг төрөөс холдуулъя гэдэг учраас надад өсрөглөө баавга болгосон дээр л гаргачихлаа. Гэтэ сошиалын нөлөө бол одоо таниас нэлээд хүчтэй байгаа шүү дээ. Гэхдээ амар гэдгээ би 12 сарын 31-нд мэдсэн. Хүн чинь өөрийгөө ингээд сошиал хүчтэй байна. Амар их нөлөөлж байна гэдгийг мэддэггүй юм билээ. Зүгээр л ингээд надад мэддэхгүй л дээ. Нийгэм сошиал дээр миний үгс амар хүчтэй нөлөөлж байна гэдгийг ерөөсөө мэддэггүй юм бил. Би нэг л юм дээр мэдэрсэн. 12 сарын 30-нд би нэг лайв хийсэн.
Тэгсэн чинь намайг сая хүн үзсэн шүү дээ. Тэгэхээр Монголын ямар од лайв хийхэд сая хүн үзсэн бэ гэдэг асуудал гарна. Би бүр гайхсан. Намайг бүр нэг сая хүн лайв үзнэ гэхэлэр. Ярьсан сэдв юм байсан бэ? Гэхдээ яг намайг занал хийлээд байна. Миний амь нассан занал хийлж гин гэд. Тэгээд шууд Facebook миний хаяг хаасан. Тэгээд би хараа энийг ингээ скриншот хийгээд авсан байсан. Чи энэ үзэлт нь 1 сая гэж байгаа. За 1 сая гэж байна. Тийм. Би яг тухайн үедээ бүр гайхаад ингээд скриншот хийгээд авсан. Энэ хараа лайкийнхэнтэй 6000 хүрчихэж байгаа. Коммент нь 3500. Шеэр нь 100000 хүрсэн. Шеэрийн тон 100000. Энэ органик шүү дээ. Ямар ч буст байхгүй. Тэгээ үзэлт нь сая хүрсэн байхгүй. Тэгээд би ер нь Монголд ямар хүн сая хүрсэн юм бэ гэдээ миний эргэн тойронд байсан хүмүүс ярьсан л та. Тэгэл би чинь амар нөлөөлж эхэлж байгаа юм байна гэдгээ яг тэгэхэд л мэдсэн шүү дээ. Тэс яг нөгөө Батүл бит хоёрыг хэрэлдэхэд бол одоо миний лайв рекорд 584,000 хүн байсан л та. Тэгээ одоо бол миний рээлүүд л ер нь дандаа саяас дээш явдаг. Тийм л юм. Тэгэхээр одоо би зэвсэг болоод эхэлсэн байгаа. Тэгэхээр энийг би Монгол улсынхаа төлөө үндэсний язгуур их ашигын төлөө хин нэгнээс мөнгө авч хин нэгнэрөө байрахгүйгээр одоо би 50 гарцсан хангалттай сайхан амьдарч байна. Тийм биз дээ. Одоо болоо шүү дээ. Тийм биз дээ. Мөнгөтэй байгаад яах юм? Үхгүй юм. Тийм биз үүлийн үр. Хэрвээ би үүлийн үртэй юм бол би зовох ёстой юм бол одоо би бурхнаас яг л юм гээд. Би өөрөө зовоол дуусна шүү. Би үр хөвгтөө үүлийн үрээ үлдээж үр хөвгтөө би зовоомооргүй байна. Ер нь бол хүн үнд өвдөөд зовоод өвчтөнтэй тулхаараад ухаан суудаг. 90 цент хүрдэг. Би бол хүнд өвдснөөс хойш айгүй их юм боддог болсон. Тэгэд би яагаад үхээгүй юм бэ? Тэ? Надад үхэх амар олон юм гарч ирсэн. За би ингээд дууслаа та гэж би 2 3 удаа би хэцүү байдалд орж ирсэн. Тэг би яагаад үхэхгүй байсан бол гэж бодохоор миний хийх ажил дуусаагүй юм байна. Би Монгол улсын төлөө зүтгэх ёстой юм байна. Тэ? Ард түмнийхээ өмнөөс дуурж авах ёстой юм байна. Миний хийх ажил дуусаагүй учраас бурхан миний насны тоог тэ урт тавьсан байна гэж би бодоод ингээд зүтгэж байгаа. Нас ахт нь бол яг үнэндээ ямар ч асаа сонирхол хаалга. Надад бол мөнгөний саналууд тавьдаг би хүлээж авдаггүй. Үгүй гэл үзэж байна. Тэгээд дээр нэг сонирхолтой юм ярьсан. Би нэг гэрлэн дохиондор зогсож байсан. Минийх баруун өрөлтөй зөв өрөлтөй биш юм байхгүй юу? Америкээс оруулж ирсэн машин. Тэгсэн чинь хажуугаар нэг пүрүүстэй нэг 30-аад насны залуу зогссон. Цонхоо чи баавко мөн үү гэж. Тэгээ мөн байна гэсэн чинь чи баян дистал биш тэг гэнэ. Гэхдээ яатсан гэсэн чинь чи интернетээр гуйлга гуугаал ханд өгөөс тусламж өгөөс болохоо байла бараг турж өглөө. Би турж өглөө гэж юусоо хэлдэг. Нэвтрүүлгээ тасалмааргүй байна. Ард түмэн дэмжих ёстой. Энэ ард түмний санхүүжилтээр явж байгаа цорын ганц үнэн нэвтрүүлэг байх ёстой. Ямар ч эзэнгүй, ямар ч захиалагчгүй. Цорын ганц үнэн имийг би та нарт хүргэнэ. Энэ нэвтрүүлгийг зогсоохгүй тулд та нар өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо. Мянгатгүй та нар намайг дэмжих ёстой. Тийм үү? Энд байгаа залуучууд цалин авах ёстой. Тэ хоол идэх ёстой, хувцсамсах ёстой. Би энэ хүмүүс цалин өгөх ёстой. Та нарын дэмжлэг хэрэгтэй гэж хэлдэг шүү дээ. Тэгээд үгүй би хоолны мөнгө гуугаагүй. Би нэвтрүүлгээл дэмжих гэдэг гэсэн чинь. Ядуу фэстэ ийм машин ундгүй байхгүй юу? Тэг яацсан гэсэн чинь чи. Үгүй би хэлсэн. Үгүй. Тэгвэл намайг ядуу гэж бодд юм шиг байна. Ойлгох юм шиг. Үгүй одоо чи ингээ ороод ирэхээр миний студ ядуу хүн студтэй байх уу? Ийм том объектэд ийм гоё студид мөнгөгүй юм байхгүй тий. Би 50 гартлаа би юу хийсэн? Би урлаг хийсэн. Би мөнгө хураас, би мөнгө олсон. Тийм үстэй. Тэгэхээр миний насны хүн нэг 4000 тий мотортой нэг том джип унах тань штэ. Тийм үү? Би заавал яхахлаар яваалгах хэрэгтэй. Тий? Автобусанд лайвдаж. Тий, эсвэл би яагаад ингэ автобусанд би яагаад гэх хэвчээ. Би яагаад гоё машинууд гоё газар ажиллая гэж болдог. Би хулгай хийсэнгүй. Ловер хийсэнгүй. Би уулуурхаа ухсангүй. Тийм үстэй. Би нам дагаж гүйж мөнгөцсөнгүй. Цэвэр уран бүтээлээр явж ижил би амжилтанд хүрсэн шүү дээ. Юм л. За, ярьцлагын төгсгөл танд өөр нэмжлэх зүйл юм. Ер нь бол сонирхсан юмудаа асуусан. За, ярьцлагын төгсгөлд бол үзэгчтэй л хэлнэ, дэмжигчтэй. Ерөөсөө хараа юм байна. Бид нар яг бүгдээрээ л үхээд төгнө. Мөнх усын хорвоо. Эмээ өвөө минь дууссан, аав ээж минь дууссан, араас нь бид нар дуусна. Бидний араас үр хүүхдүүд минь дуусна. Бүгд л дуусна. Гол нь энэ эх орон, энэ Монгол улс үеийн үед үрд эзэнтэй байх хэрэгтэй юм. Мөнх байх хэрэгтэй юм л гэдгийг бод.
эх орныхон төлөө нийт. Тэгээ эх орныхон төлөө дугарж байгаа ямар нэвтрүүлэг байна? Эх орон тусгаар тогтнолын төлөө, ирээдүйн үр хүүхдүүдийн төлөө хэн яг ямар нэвтрүүлэг хийгээд байгаа? Хэн ч хийхгүй. Та нарын энэ хідэн телевизүүд чинь, та нарын өдөр шөнөгүй асаалтаа байдаг телевизүүд чинь, өдөр шөнөгүй Солонгос, Хятад, Европын контентоор та нарыг өдөр шөнөгүй нүдж байгаа. Энэ оюуны дархлаа, соёлын дархлаа байхгүй болсон. Ийм үед та нар үр хүүхдүүдэд одоо эх оронч ийм л хүн болгоорой л гэж хүснэ. Миний нэвтрүүлгийг одоо чадлаараа л дэмжээрэй. Би ч гэсэн одоо та нарын төлөө худалдагдахгүй үнэн байхыг хүснэ. За ингээд алдартай үг хэлсэн ш. Тулдаан зөвхөн шонхрууд нэстдэг.